Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Дэлхийн хамгийн урт кино. Дэлхийн хамгийн урт кино гэхээр таны бодолд ямар кино бодогдож байна да? Avengers эсвэл Avatar гэх мэт 3 цаг давсан урттай кинонууд байдаг ч хамгийн урт кинонуудтай харьцуулахад бараг реклам төдий яаж. Учир нь 1987 онд гарсан The Journey гэх кино нийт үргэлжлэх хугацаа нь 14 цаг 33 минут ба өглөө үзэж эхлээд шөнө дуусна гэсэн үг. Уг кино сайхны хүртэл хамгийн урт кино байсан бол 2019 онд The Innocence гэх кино 21 цаг 5 минутын урттайгаар гарснаар кино театрт гарсан кинонууд дундаас хамгийн урт кино болсон аж. Гэхдээ хэтэрхий урт учраас кино театрт гарч чадаагүй кинонууд байдаг ба дэлхийн хамгийн урт утгагүй кино гэдэг нэртэй кино 48 цаг үргэлжилдэг ба 1970 онд гарсан үедээ дэлхийн хамгийн урт кино байж. Гэвч яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн урт кино бол Logistics бөгөөд нийт үргэлжлэх хугацаа 857 цаг ба өдрөөр тооцвол 35 өдөр аж. Харин манай ердөө ганц мэд үзэгчид уг киног үзэж дуусгана гэдэг юу л бол.